байна. За шинэ чадамжийн үнэлгээний бодлого хэрэгжих гэж арсан учраас шинэ чадамж гэдэг үгнийх сонсог болов уу гэж бодож байна. Тийм үү? Тэгэхээр шинэ чадамж гэж юу хэлээд байгаа юм гэхээр эхлээд солигдох юм гэдгээ тайлбарлан тэрнийхээ дараа судалгааныхаа ажил руу орно. За олон улс төр нь хаас айгүй альч ер нь бол манай улсд ч тэр бус улсууд ч тэр 1980 оны төгсгөл ер нь 90-ад онд түлхүүгээр яг сурагчдын хандлага болон харилцаатай холбоотой чадваруудыг боловсролынхоо зорилго болгож маш их томьёолон оруулж байгаа. За энэ жишээнээс нь дурдъя. Яаж ямар байгууллага, ямар хөтөлбөр өөр анх танилцуулагдаж орж ирсэн бэ? Хамгийн эхлээд за literacy гэдэг үгээр OECD-ийн PISA шалгалтаар энэс арай өмнөөс томьёологдсон байна. Тэгээд миний иш татсан Японы ном бол 2001 гэж оруулсан байлээ. Тэгээд энэ чир насан literacy гэдэг үг оруулсан. Literacy-г нь тав орчуулах юм бол бичиг үсэг тайлбарлалтай. Гэхдээ PISA бол арай өөрөөр илүү тэрнээс давсан уншиж ойлгосныгоо цааш нэрлэх гэдэг чадварыг утгаараа PISA literacy гэж жоохон PISA literacy гэж тодтогч хэлэх тохиолдол ч гэсэн онцгой болж гарч ирдэг. За дараагийнх нь key competency гэдэг үг бол бүгдэнд танил байгаа. OECD definition and selection of competencies гэдэг project-ээр томьёолсон. Тэрний цаана юу хэлэх гэдэг вэ? Энэ болгоны цаанд шинэ чадамж гэдэг өөр чадваруудыг л оруулж ирээ. Энийг хүүхдүүдэд одоо суулгах хэрэгтэй болчлоо гэдэг үгээр л одоо өөр үгээр боловч нэг юм ярих гэдэг юм гэдгийг тайлбарлаж байгаа. За Японы боловсрол соёл спорт шинжилгээ технологи юм. Нас болохоор Икеричка Монголоор бол орчуулах юм бол амьдрах чадвар гэж орчуулагдана. 1996 он анх баримт бичгүүд дээр дуртаад 1999-с 2000 онд Багдун боловсролынхоо хөтөлбөрийг шинжилэхдээ яг энэ амьдрах чадварыг цөм суурь болгож аваад хөтөлбөрийн шинжилгээ хийсэн байдаг. Энэтэй адилаар арай өөрөөр томьёолж ирсэн. Тэр нь болохоор human skills гэх бүр засгийн газраас томьёолж ирсэн. Тэгэхээр зөвхөн боловсрол биш. Тэгээд Багдун дээд боловсрол биш. Тэгэхээр цаашаа мэргэжлийн боловсролд бас маш их хамаатж орж ирнэ. За Австралийн судалгааны энэ судалгааны тэр NCVER гэдэг National за юуг нь санахгүй байна. Vocational education ба мэргэжлийн боловсролын байгууллага байна шүү. Тэрэн дээр болохоор generic skill гэдэг. Энэ generic skill гэдэг үг бас олон улсад зөндөө олон улсад яг энэ үгээр аюул хэрэглэдэг юм лээ. Ганцхан Австрали, Европын зөндөө орнууд ч гэсэн. Энэ болохоор бас жишээ болгоод тавьцээ. Монголд бол 2004 оноос өндөр танилтай зохиц чадамж гэж томьёолоод ерөнхийдөө бол OECD NSEC-оос үүдэлтэй key competency бас үүдэлтэй орчуулж авсан. Тэгж хэлээд цаанаа маш олон өөр чадваруудыг дээд түвшний чадваруудыг боловсролын зорилготой оруулж ирчихсэн. За тэгээд нэгэн судалгаа явагдаж байгаа. UNESCO-гийн Бангкок дахь Erinet гэдэг судалгааны төв transversal skill гэж нэрлсэн. Саяныхаас арай өөрөөр нэрлэж байгаа. Transversal skills, competencies ялнаар нэрлэдэг байгаа. Тэгэд энэ болохоор одоо 21-р зууны чадвар өнөө өглөө мөн чанар ректор ч гэсэн хэлсэнтэй 21-р зууны чадамж бас томьёологддог. Тэрдээ ер нь адилхан. Тэр л гэсэн үг. Ерөнхийдөө нэг төстэй нэг юм яриад байгаа. Энийг хүрээнд одоо энэ transversal skill ер нь улсуудын бодлого тэгээ хэрэгжилтэнд нь ер нь яаж орсон бэ гэдэг судалгаа хийгдсэн. Одоо тэгээ энэний үнэлгээнд тэгвэл бодлого хэрэгжилтэнд нь яаж туслагдсан юм бэ? Яаж хийгдэж байгаа юм бэ? Асуудал нь юу байгаа юм бэ гэдэг судалгаа одооноос эхний шатанд явж байгаа гэсэн үг. Тэгээ энэ Бангкок хийж байгаа буюу Аз намган 7 улсуудыг хамарсан харьцуулсан судалгаа. Энэний хүрээнд Монголын судалгааг нь бидний дөрвөн хүмүүс байгуулж хийсэн баамаа. Тэгээд тэр судалгааны ерөнхийдөө товч танилцуулга маягийн болж байгаа. За transversal skill
гэж нэрлсэн гэдэг. ЮНЕСКО тийм ЮНЕСКОг өнөө өглөө ч гэсэн хэлсэн бодлогын чиг хандлагыг ер нь ЮНЕСКО бас нэлээд тодорхойлж өгдөг шүү дээ. Тэгээ энэ тийм болохоор бас чухал энэ яг энэ үгийн ч гэсэн одоо чихэр нэг танилцуулах гал авч явах юм л да. Миний бол 21-р зуунд нэг чадвар гэж нэрлэгдээд байгаа. Одоо үед техник технологийн дэвшил, соёл хоорондын харилцаа гэх мэт одоо сүүлийн 20 жил ялангуяа гарч байгаа. Тэр нийгмийн өөрчлөлтүүдээс шалтгаалаад сурагчид олох шаардлагатай байгаа. Тэр академик бус чадваруудыг тэр хэлсэнтэй хандлагын болон харилцааны академик бус тийм төрлийн чадварууд хэлнэ гэдэг. Энэ өмнөх тайлбар дээр ингэж дурдсан байна. Тэгээд энийг transversal skill өөрөө их орчуулах хэцүү байна. Энийг шид чадамж гэж нэрлэчихье гэдэг. Монголоор тэр судалгаа хийсэн багийнхан маань бид нар өөрсдөө ярилцаад шин чадамж гэж нэрлэе гэсэн. Тийм болохоор шин чадамж гэдэг маань энэ болж байгаа. За тэгвэл одоо нөгөө шин чадамж судалгааны маань зорилго шин чадамжийг одоо Монголын боловсролын бодлого тэр үнэлгээний шин чадамжийн үнэлгээ нь яаж тусгагдсан, яг сургууль дээр очихоор яаж хийгдэж байгаа юм гэдгийг олж илрүүлэх зорилготой. Тэрнээс гадна үнэлэхэд ямар бэрхшээл тулах надаа гэдгийг бас олж илрүүлэх зорилготой юм судалгааны ажиллагаа. Судалгааны арга хэрэгслийг бол 10 орны хацуусан судалгаа учраас бүх орноос адилхан аргаар авах хэрэгтэй. Тийм болохоор ерөнхийдөө цаанаас нь мөнгө жаргал цэвэрлэлийн өндөр ч гэсэн дурдсан да Австралийн билүү шийдсэн эстер гэдэг. Тэр багш голчлон боловсруулаад улсууд өөрсдийнхөө фидбек саналыг тусгаад тэгээд эцэлсэн судалгааны хэрэгсэл байгаа. Тэгээд анх зөвхөн бас одоо танилцуулъя. Ярилцлага аргаар авах хэрэгтэйсэн. Зохион байгуулалт ярилцлага арга. За мэдээлэл яаж төвлөрсөн бэ? Зөв. За бодлогын түвшний мэдээллийг бодлогод яаж орсон гэдгийг мэдээж баг олон суурь боловсролын хөтөлбөрүүд үнийг болохоор 11 хөтөлбөр боловсруулагчаас авсан. Дараа нь үнэлгээний төвийн боловсролын үнэлгээний төв мэрэгчлэнүүдээс 10 хүнээс дараа нь сургууль багшийн түвшинд яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдгийг ерөнхий боловсролын 5 сургуулийн хамарсан нийтдээ 16 багш 6 удирдах ажилтнуудаас зохион байгуулалттай ярилцлагын аргаар авсан байгаа. Анализ бодлогын хэлбэрээр барьсан байна. За шин чадамж гэдэг хэдүүлээ энэ үе нэлээд олон хэлсэн. Тэгэхээр шин чадамж гэдгээ юу гэж томьёолж байгаа вэ? Энэ дотор ямар чадамжийг чадваруудыг хэлээд байгаа юм бэ гэхээр 5 айд хувааж авч үзэж байгаа. 5 ай маань эхнээс нь уншаалж шүүмжлэлт болон шинжлэх сэтгэлгээ гэдэг байна. Энэ дотор нь бол бүтээл чадвар, бизнес эрхлэх чадвар гэдэг нь entrepreneurship гэдэг баг энэгээр нэг ойлгомжтой байна. Зохион бүтээх чадвар, хэрэглэх чадвар, хэрэгцүүлэг бодох чадвар, шийдвэр гаргах чадвар гэх мэт. Дараа нь одоо харилцааны чадвар чухал болоод байгаа. Харилцааны чадварууд communication skill те харилцааны чадвар, хүмүүс хоорондын харилцааны чадвар шүү. Interpersonal гэж ярьдаг те. Тэгээд зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, хамтарч ажиллах чадвар гэх. Дараагийн нь хувь хүний буюу intrapersonal skill. Хувь хүн өөртөө хувь хүний харилцааг гэж англиар хэлдэг гэдэг. Энэ бат биедан суралцах чадвар, тасан зохицох чадвар, өөрийгөө мэддэг байх, шаргуу байдал, хувь хүний сэтгэл тэмүүлэл. За бас нэг одоо дэлхийн соёл хоорондын чадварууд хэрэг болоод байна гэсэн шүү дээ. Тэрнээс өөрчлөлтөөс болоод тэрний маш том чадварууд нь дэлхийн иргэн global citizenship, дэлхийн иргэн байх чадвартай байх хэрэгтэй байна гэдэг орчин үед. Энд нь бол тэр ойлголттой байх хамгийн түрүүнд. Дараа нь тэр олон соёлын харилцаанд орох учраас хүлээцтэй байх, нээлттэй байх, хариуцлагатай байх, олон тал соёлыг ойлгох, зөрчилдөөнийг шийдвэрлэх одоо энэ янз бүрийн соёлын хоорондын зөрчилдөө маш их байдаг шүү дээ. Тийм энэ чадварууд чухал юм аа. Эднээсийг одоо багаас нь оруулах хэрэгтэй юм, дараа нь ингээд үнэлэх хэрэгтэй юм.